Хөдөлгүүр бага шатхуунаар их хүч гаргана гэдэг сайхан хэрэг. Гэхдээ хурдны хайрцаг шууданч тагтаа шиг ажиллаж байвал ямар хэрэг байх вүлээ? Хариу үйлдэл хурдан байж, жолоодлого уран болон шүү дээ. Уламжлалт хурдны хайрцаг хөдөлж эхлэх үед болон замын төвжирлийн үед гайхамшигтай л да. Гэхдээ хариу үйлдлийг илүү хурдасгаж, шатхуун зарцуулалтыг илүү багасгах боломж бидэнд байсаар байна. Иймээс бид хоёр эсрэг ертөнцийг нэгтгэх хэрэгтэй. Зөөлөн тогтвортой автомат хурдны хайрцаг, нэмэх нь шатхуунд хэмнэлттэй хүчийг шууд дамжуулдаг механик хурдны хайрцаг. Бид ер нь өөрөө араагаа сольдог механик хурдны хайрцаг бүтээхийг зорьсон. Автомат хурдны хайрцагны тосон дамжуулгыг механик хурдны хайрцагны хавцуулах холбоотой нийлүүлсэн шинэ төрлийн 6 шатлалт автомат хурдны хайрцаг. Хурдны хайрцагны араа маш хурдан солигдох нь өөрийн гисэн ухаантай болчихгүй гэлтэй. Энэхүү дэвшилтэд тараа солих системийг хурдны хайрцаг доторх мэрэгжлийн жолооч араагт нь маш хурднаар тогтмол сольж өгч байгаатай зөвлөж болох юм аа. Хурдан хариу үйлдэлийн ачаар өндөр хүчин чадалт хурдны хайрцаг маань шатхууны зарцуулалтыг 7%-аар багасгалаа. Ингэж хурдны хайрцаг маань зөөлөн, хурдан, үр ашигтай болсон юм аа. Танд өөр юу хэрэгтэй вүлээ? Тэгвэл механик хурдны хайрцагыг яаж сайжруулах вэ? Mazda MX-5-ын арааг солиход маш хурдан, оновчтой байдаг шиг л яг л тийм гайхалтай мэдрэмж өгөх хурдны хайрцагыг автомашин болгондоо суйрлуулахыг зорьсон. Энэхүү 6 шатлалт механик хурдны хайрцаг нь араа хоорондын зай хамгийн бага бөгөөд өмнөх үеийнхээсээ илүү жижиг, хөнгөн, хүчтэй болсон юм аа. Энэхүү авсархан хөнгөн хурдны хайрцагуудын ачаар бусад эд ангийн байрлалж оновчтой зөв болж чадсан. Ингэж Sky Active технологийн гол зорилтод хувь нэмэр оруулж шатхуун хэмнэлтийг болон хүч чадлыг нэмэгдүүлж чадлаа. Jackpot. Энэ хоёр хурдны хайрцагын технологийн том хувьсгал болсон бөгөөд бүхий лавт ертөнцийг араасаа уралдуулж байна. Энэ хувьсгал нь Mazda-гийн чадварыг болон бууж өгөлгүйгээр юунд хүрч болохыг бүгдд нь нотлон харуулсан юм а. Mazda Sky Active технологи ирээдүйн жолоодлого одооноос эхэлж байна. Бид Mazda-г бүтээж байна. Та юу жолоодож байна вэ?